Барилгын байгуулалтын сайд цогтоотор өнөөдөр төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтаа танилцлаа. Тэрээр Монгол төрийн олон жилийн нэр нүрээр олдож байгаа бондын мөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ тооцоо судалгаа сайн хийж, эргэн төлөвлөлтийн нөхцөлийг сайдар нэгтлэх шаардлагатай. Мөн бүтээн байгуулалтын ажилд хөнгөн хувгаа хандахгүйгээр эдийн засгийн болон эрх зүйн нөлөөллийг сайдар нэгтлэх шаардлагатай гэх үргийг хүссэн юм а. Бүгдөө бас ганц хоёр санаа хэлмээр байна. Ер нь нэг юм энэ бол их хариуцлагатай ажиллагаа. Чингис бонд гэдэг бол Монголын төр өөрийн олон жилийн нэр хүн дээр босгож ирсэн ийм одоо зээлийн их усүр учраас энд бол мэдээж хариуцлагатай хандах хэрэгтэй. Хариуцлагатай хандна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хөрөнгө оруулалтаа маш нэхур тооцоотойгоор эргэн төлөгдөх ийм төслүүдэд оруулах хэрэгтэй. Тэр утгаараа бол мэдээж барилгын энэ салбарт бол оруулж явах нь хамгийн Монголд бол бас оновчтой салбар байж болно. Гэхдээ дахин ерөөсөө асуудлуудыг нягтлж бид нар тооцож хийж явахгүй бол саяын таны танилцуулгаас би нэг хэдийн юм анзаарлаа. Хуу салхинд хөөгцсөн юм шиг их шаргуу, их яаруу зүтгэж байна. Тийм учраас юмыг яарч хийхэд аргагүй асуудлууд гарч байгаа нь харагдаж байна. Энэ дотор одоо 13 онд байгуулагдаад явсан гэхэд энэ олон газар юм хийж яхад шүүхийн маргааны асуудлууд гарах одоо эхлэлүүд нь тавигдаад эхэлсэн. Зарим тендер дээр нь маргаан гараад эхэлсэн. Ийм байна гэдэг чинь нөгөө аливаа хөрөнгө оруулалтыг хийхдээ урьдчилан зөвхөн бизнес эдийн засгийн тооцоо биш, эрх зүйн тооцоо эрсдлүүдээ бүгдийг тооцож иж орохгүй бол эрх зүйн маргаанууд гэдэг эдийн засгийн үр өгөөжөнд шууд нөлөөлж болзошгүй өөрөө том эрсдэл. Энийг тэгэхээр тооцож оруулсан байхгүй бол олон компаниуд эрх зүйн маргаан дээр л унцдаг. Тэгээ сүүлдээ санхүүгийнх нь байдал хүндэрдэг. Тийм учраас энэ эрсдлүүдээ бол тооцож явсан байх ёстой. Мөн хурлын төрийн орон сууцны корпорацийн захирал гантулга бүтээн байгуулалтынхаа явцыг танилцуулсан юм а. Тухайн нэг орол, Буян тухай 2, Аранхангай аймаг 120, Уус аймаг 105, Дархан 189, Сэлэн манд 126 айлын, Хинти 120, Бор өндөрт 20 айл, Хинти Тэмүүжин хорооллын гаднах инженерийн шугамшилж, Ховд аймгийн 120 айлын орон сууцны одоо хөрөнгө оруулалт хийж ажил маань явагдаж байгаа. За Буян тухай нэг хороол бол ерөнхийдөө санхүүжилтийн дүн бол төсөв бүртгэн бол 92 тэрбум төгрөг байсан. Санхүүжүүлсэн дүн 92 тэрбум 492, үлдэгдэл санхүүж 348 сая төгрөг дутуу байгаа. За 2014 оны 5 сарын 31-нд 100% хүлээлгэж өгсөн. Одоо ашиглалтанд орсон гэж ойлгож байна. За Буян тухай ороод бол одоо нийтдээ төсөв үрдэн 154 тэрбум төгрөг хэрэгтэй. Түүнээс одоо 77 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байгаа. Ажлын явц 45% байгаа. За энэ бол нэг ойрж байгаа нийтдээ Буян тухай ороолын эхний 48 барилгатай. За Буян тухай ороод бол нийтдээ 1764 айлын орон сууц, 28 9 давхар байшин, 60 хүүхдийн 2 цэцэрлэг, үйлчлэгээний төвдөө үндэсний бүтээн байгуулалтын корпорац, 90 орчим туслан гүйцэтгэгч хамтран ажилласан 3000 ажлын байр шинээр бий болгосон. Авто зам, явган зам, ногоон байгууламж, орчин үеийн шийдлэр зураг төслийн дагуу чанартай хийгдсэн. За одоо энэ түнэлийн систем нээж байна. Түнэлийн систем 630 м урттай. Анх удаа Монголд ерөөсөө маш одоо урт түнэлийн систем хийсэн гэж ойлгож байна.